Холбогдох байгууллагаас e-спортын төрөлд олгогдож буй мөнгөн шагнал урамшууллыг татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг албан ёсоор өргөн барьсан. Одоогийн байдлаар зөвхөн олимп болон паралимпийн төрөлд хамаардаг байсан энэхүү хөнгөлөлтийг e-спортын тамирчдад олгосноор дотоодын аж ахуйн нэгжүүд болоод тус салбарт хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрднэ гэж шинжээчид үзэж байгаа юм. Тэгэхээр бид энэ талаар ярилцахаар улсын хурлын гишүүн Сайн Зориг студид хүрэлцэн ирээд байна. Тань өдрийн мэндүргий. За та бүхэнд ч өдрийн мэндүргий. Тэгэхээр ялчгүй бас сүүлийн үед бол тренд болж байгаа юм. Нөгөө талаасаа спортын төрлүүд бол нэлээд төрөлжиж хөгжиж байгаа. Тэгэхээр энэ төрөл дотор бол мэдээж e-спорт бол одоо зүй ёсоор ордог болсон байна. Тэгэхээр ер нь та бас яг энэ хуулийн төслийн санаачилж барьж өргөн барьж байгаа хүний хувьд яг энэ төслийн гол үзэл баримтлал юун дээр явж байгаа тухай бас. За ерөнхийдөө улсын хурлаас бас тодорхой хэмжээний татварын бодлогоор спортыг дэмжих энэ болцоог бол бүрдүүлж өгсөн. Энд яг таны хэлж байгаа шиг нөгөө одоо тэ олимпийн орооны гишүүн одоо яг гишүүнчлэл багтдаг энэ спортууд, за параолимпийн спортууд бол хамрагтай явж байгаа. Энэ аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн сонголтын асуудал. Энэ байгууллагад нийгмийн хариуцлага өрөөнд тодорхой орлогынхаа тодорхой хувийг спортыг дэмжих барилга байгууламжийг барих, эсвэл тэнд ажиллаж байгаа тамирчин дасгалжуулагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм бол энийг нь татвараас хасагдах орлого тооцдог ийм хууль бол батагтай явж байгаа. Тэгэхээр энэний төрөл дээр үндэсний шигшээ багийг одоо спортын сайдын тушаалаар бол байгуулагдж байгаа. Энэ багуудыг хамруулах буюу за энэ ганц нэг одоо олимпийн төрлийн бус спортууд бол байгаад байгаа. Яг энэний нэг нь e-спорт байгаа. Тэгэхээр энийг одоо энд хамруулад өгөх юм бол аж ахуйн нэгж байгууллагууд e-спортын багтаа өөрсдөө гэсэн үг бас төр оролцохгүй шүү дээ. Өөрсдөө одоо хамтран ажиллах гэрээ контрактаа байгуулад бараа үйлчлэгээ бас олон улс сурчлах юм болцоог бүрдүүлж өгөө. E-спорт маань өөрөө эргээд бас их олон зуун сая одоо үзэгчтэй ийм спорт юм байна. Тэгээ энийг бас энээсээ шалтгаалах юм бол манай e-спортын багууд ч гэсэн үндэсний компаниудаа хамтарч ажиллах болцоо нь бас нэгдэх юм байна. Өмнө нь бол ер нь e-спортыг бол яг төрөөс тодорхой хэмжээний үзэл баримтлал бол байхгүй гэх юм тодорхойлоогүй байсан л одоо энэ удаагийн хуулийн төслөөр яг энийг бүрэн тодорхойлж байгаа гэж бас ойлгож болох. Нөгөөдөөр татварын хөнгөлөлт тал дээр ер нь тодорхой хувь хэмжээг яг яаж тусгасан юм? Яг хуу аж ахуйн нэгж байгууллагууд бол энэ тодорхой одоо орлогынхаа нэг одоо 1% бол зарцуулаа явж байна. Илүү их энийг авч одоо хөгжиж чадж байгаа спортын сектор маань сакс болон волейболынхан байна. За ерөн зүгээр энэ чиглэлдээ бол нэлээд ахицууд бол гарч байна. Тэгээ энэ өөрөө эргээд өнөөдөр нийгэмд үүсэж байгаа хүүхд залуучуудыг зөв болсон цагаан өнгөрөөх, за эргээд спортоор дамжиж одоо тий хүмүүжил төлөвшлийн асуудал, магадгүй үе төнгийн дэрлэгтээс бас ангид байх. Энэ чинь яг үндэ хэлэхэд орчин гэдэг юм уу одоо цагаа зөв боловсон өнгөрүүлэх тэр орчин дутмаг байгаа байхгүй. Тэгэхээр энэ чиглэлдээ илүү их одоо анхаарах хэрэгтэй байна. Хоёрдугаарт яг бас энэ орчин үеийн гэдэг юм технологийн уугуул иргэд гэж буюу одоо энэ шинэ үеийн хүүхдүүд залуучуудын спорт нүртэл нь яг энэ технологи суурьтай болж ирж штэ. Тэгэхээр энээс нь Монголд хүүхд залуучууд бас амжилт гаргаж байна. Энийг нь дандаа ягаад гадны байгууллагууд нь спонсордож явуулах хэрэгтэй. Бид дотоодын аж ахуйн нэгж байгууллагад энэ болцоог нь өгье. Тэгээ ингэх юм бол бид нар бас энэ спортыг дэмжихээс гадна эргээд бас бараа үйлчлэгээ гэж олон улс сурчлан таниулах, эргээд магадгүй одоо хүүхд залуучуудаа оруулж байгаа том хөрөнгө оруулалт болно л гэж одоо бас харж байгаа. Тэгээд яг олон улсын олимпийн ороо бол бас энэ e-спортыг цаашдаа олимпийн төрөлд оруулах үгүй гэдэг асуудлыг нухацтай ярьж байгаад бас өмнөх арга хэмжээнүүдийг авсан. За зарим зүйлээр бас одоо ойлголцол энэ төр нь бас болоогүй учраас бас энийг түр хойшлуулсан байдалтай байгаа юм байна. Олон улсын түвшинд. Гэхдээ цаашдаа энэ яриа хэлцээрүүд гарч ийн гэдэг бол энэ спортын бас хөгжил дэлхийд дахиндаа бас хурцтай явах нь ойлгомжтой байна. Тэгэхээр бид эндээс хоцроод яг бодиттой байдлаар ингээл бүгд угаалan дэмждэг, улс төрчин дэмжнэ гэдэг мөртлөө бодит үйлдэлээр бас одоо дэмжээсэй л гэж хүсэж байгаа учраас энэ хуулийн төслийг бас санаачилсан. Тэгэхээр түрүүн таас дурдж байгаа ер нь бол олон улсын хэмжээнд энэ маань маш их хэмжээний бас эдийн засгийн хэрэгэлт явдаг нэгд болцсон юм томоохон спорт байна. Тэгэхээр энэ хуулийн төсөл маань өөрөө албан ёсоор бас батлагдаж хэрэгжснээр магадгүй одоо дэлхийн томоохон тэмцээнүүдийг Монголд зохион байгуулах тэр нөхцөлөөр бүрддэг. Тэглгүй яг энэ спорт гэдэг өөр эдийн засгийн салбар болчлоо тий. Спортыг бас одоо тодорхой хэмжээний яг энэ үзэгчдийг татах гэдэг энэ орлоосоо гадна энийг дагсан бусад тэр мерчендайз байт юм уу, энийг дагсан аялал жуулчлал, энийг дагаад тэмцээн уралдааны зохион байгуулалт гэдэг бол Монгол улс Улаанбаатар хот ч гэдэм эсвэл тодорхой хотод барьж байгаа зочдууд маань дүүргэлтийн өгдөн энэ бар ресторанууд гэдэм үү, орлоготой олон ч гэдэм үү, энийг ингээсээ дагаж ингэж уялдаатай бизнесүүд л байгаа. Тэгэхээр энийгэд бас одоо Монголд e-спортын тэргүүлэх дэлхийн одоо топ багуудын нэг Монгол зоос эхлээд ингээ гарцсан байна. Энийг дагаад бас яг энэ салбарыг одоо эдийн засгжүүлэх, энэ эдийн засгийн таталцлыг авчрах энэ болцоо бол байгаа. Сая бас спорт аялал жуулчлалын сайд маань бас тодорхой томоохон спортын тэр дундаа e-спортын тэмцээнийг бас их орондоо зохион байгуулах ажлыг бас
судалж шийдвэрлэж байгаа талаар ярьж илээ. Тийм учраас бас энэ дээр одоо илүү их одоо бидэд анхаарал хандуулад энэ бол дандаа залуучууд гэдэг юм уу энэ одоо цаашдаа үзэгч их олонтой байгаа энэ өөрөө эргээд аялал жуулчлалын томоохон бас сектор. Одоо бас ерөн зүгээр e-спорт гэлтгүүгээр энэ спорт бол бас том эдийн засгийн салбар байгаа. Тэгэхээр энийг зөв бодлогоор дэмжиж чадвал маш олон талын ач холбогдолтой. Илүү их одоо нэг бөө мөнгө гэхээс илүүтэй баг одоо юу гэдэм бэ? Илүү тэр ирээдүйд одоо үүсэх тэр хүүхдүүдэд эрсдэл учрах тэр одоо зүйлээс нь ангижирна гэдэг бол бас их чухал шүү дээ. Тэгэхээр илүү их спортын байгууламж энэ төрийг барьж шийдэх асуудал бол анхаарах ёстой. Тэгээ энэ хуулийг дагаад бас нөөтийн болон гайлын албан татварын тухай хууль дээр яг үндэсний шгшээ баг зориулж одоо гадна дотны тусламжуудыг гайл болон нөөтийн дотроос чөлөөлөе гэж. Манай спорт холбоотууд манаас мөнгө төгрөг муутай байдаг. Энийг төлж авч чаддгүй юм байна. Гадны донорууд ингээ үнгүй өгöd идэг. Тэгэхээр энийг төлнө гэдэг ээж аавын хармаанаас гардаг. Тийм учраас энийг ч гэсэн одоо хүүхдүүд зөв болсон одоо тий бие балдрын хувьд бас одоо зөв хүмүүж төлөвшөж байгаа энэ хүн дээр бас төрөөс бол дэмжиж өгөх хэрэгтэй. Энэ их татварын одоо суур баазд нөлөөлөд авах зүйл бол байхгүй. Тэгэхээр бас маргааш чуулгантай өдөр байгаа. Ер нь хаврын чуулганаар бол бидний байгаа мэдээлэл одоо 32 төрлийн хууль тогтоомж бас хилцэх юм хүлээлттэй байгаа. За ялангуяа иргэдийн хувьд бол энэ дотроос инлээдгүй олон хүлээлттэй байгаа хуулийн төслүүд бас бий. Тухайлбал эдийн засгийн хэрэгжүүлэлийн тухай хуульч гэдэг юм уу, татварын шинжилгээ гэдэг. Тэгэхээр ер нь энэ хаврын чуулганаар нэгдүгээр одоо бас эрцийн асуудал бас босч ирээд байдаг болчих шиг боллоо. Тийм. Тэгэхээр одоо маргааш бас эрц ер нь хэр бүрдэх төлөвтэй. Нөгөөдөөр энэ хамгийн их хүлээлттэй байгаа хуулийн төсөл ер нь хизээгээр хэлэлцэгдэж юу юм батлагдав. Яг 32 төрлийн одоо өргөн мэрэгдсэн 32 хуулиа бол ингэж ихсалт гаргацсан гишүүдээс нэмээч гэдэг юм. Засгийн газраас өргөн мэрэгдвэл энэ тоо нэлээ нэмэгдэнэ. Гэхдээ яг зүгээр би бол засгийн газраас илүү их одоо эдийн засаг нийгмийн асуудлыг шийдсэн хуулиудаа оруулж ирээсэй гэж хүсэж байгаа. Энэ ахмаднууд маань тэтгэврээ нэмхийг хүлээж байна. Багш нар маань, эмч нар маань одоо бас энэ тэтгэвэр болон за эрүүл мэндийн салбарын энэ сангаас олгож байгаа мөнгө төгрөг нь хүрэлцэхгүй яг одоо авах хөстэй үйлчлэгээ эмчилгээг авч чадахгүй нэгэд маш их олон гомдлууд байна. Яг эцсийн дүндээ энэ асуудал бол манай төсвийн орлого бүрдүүлэлтээс ихээхэн хамааралтай. Тэгэхээр төсвийн орлого маань хаанаас бүрдэж ирэх нь уулуурхай болоод аялал жуулчлалын салбар байдаг. Тэгэхээр эдийн засгийн шин салбарууд буюу хөдөө аж ахуйч гэдэг юм. Энэ салбаруудад дэмжсэн яг бодлогын томоохон одоо халамжлах биш дэмжсэн одоо зах зээлийн нээж өгсөн төр өөр өрсөлдөөнөөс хойш суусан ийм бодлогын хууль тогтоомжууд одоо бас хилцэгдээсэй гэж хүсэж байгаа. Тэгэхээр илүү их одоо магадгүй энэ уулуурхайн салбар дээр амнаатын хууль тогтоомжоо зөв болгоод зэсийн 2 3 төслөө бид нар хөдлөж чадвал эрхчилж гисэн төсвийн орлого нэлээд бүрдэн энэ хэмжээгээр бид нар ахмадынхаа тэтгэврийг нэмж чадна, багш нарын цалин нэмж чадна. Тэгэхгүй өнөөдөр ингээд аргачлалыг нь өөрчилж багш одоо тий эмч нарыг ингэж хуураад яваад иж болохгүй шүү дээ. Тэгэхээр энийг бидэд одоо бодит байдал дээр асуудлыг яг шийдэх тэр шийдлээ санал болгосон хуулийн яамнах байсан ш. Нэг тийм ойр зургийн нэг оноо цуглуулах улс төрийн одоо ийм сэтэлтэй юмнууд бол бас бага л байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр бас нэг хоёр төрлийн асуудал байгаа. Нэг нь болохоор одоо ер нь 2026 онд нэгдүгээр хуулиар бас ингээд дуусчих. Тэгэхээр эхний гүйцэтгэлээрээ утгагүй бас дүнгууд гарч эхлэх баг. Тэгэхээр 2026 оны төсөвт ямар нэгэн хүндрэл үүсэх тэр зүүн тодтголыг шаардлага нэгдүгээр гарах уугүй юу? Энэ тал дээр та яг бас яг хууль тогтоож юу гэж харж байгаа? Яг төсвийн асуудлыг бол гадаад дотоод хүчин зүйлээс шалтгаалаад төсөвт бас тодтгол их нөхцөл байдлуудыг хуульчилсан байдаг. Эннээсээ баг үүсэх нөхцөл байдлууд бас ер нь бүрдээд ах шиг байна. Одоо энэ Ирак одоо тий Иран одоо бусад энэ холбоотой улсуудын хооронд хийж байгаа дайны нөлөөлөлөөс бол газрын төсний нийлүүл багасаж үнийн өсөлт бол огцом явах шинжтэй байна. Энэ өөрөө иргэд яг манай бараа материалаа татаа авдаг улсуудын эдийн засгч томоохон цохилт өгж байна. Тэгэхээр энэ хэмжээгээр биднэрт орж ирж байгаа бараа материал үнийн өсөлтөд орж ирнэ гэсэн үг. Энэ хэмжээгээр биднэрт бол инфляц одоо хөрөгдөх, нэмэгдэх энэ хандлага одоо явж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо зүйл дээр бол бид нар бэлэн байх ёстой. Тэгэхээр магадгүй одоо юу гэдэг яг энэ чиглэлдээ одоо асуудлуудыг засгийн газар яг системтэйгээр авахгүй бол асуудал үүссний дараа бол галамтраж чадахгүй. Тэгэхээр энэ дээрээ бид нар яг эдийн засгийн шин зах зээлийг нээж ижил явах хүс биш байгаа юм харамлаач гэдэг юм уу эсвэл одоо байгаа энэ хэдээсээ аваад болондоо гэдэг одоо бодлоор бол байж болохгүй. Тэгэхээр энэ хөгжиж буй орнууд болоо илүү хөгжсөн орнууд чинь энэ потенциал одоо байгаа зах зээлийг илүү их л өргөжүүлж нээж татварын бааз зургийг өргөжүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр бидэд энэ одоо татварын бааз зургийг үндсэндээ хэд хэдэн хуулиудаар ингээд хаачаад байгаа байхгүй. Одоо жишээ нь уулуурхайн салбар маш тодорхойгүй, яах хийх нь тодорхойгүй, хайгуул хийх нь тодорхойгүй. Шин төсөл ороод ирэхээр татвараа боогоод шин төслийг эхлүүлэхийг ингээд зогсооцсон. Гих зэрэг ийм зүйлүүд байна. Тэгэхээр энэ дээр бол одоо төсвийн асуудал өөрөө төсвийн доктортой байдал болон төсвийн хуулиараа хуультай учраас энэ нөхцөл байдлыг бас манай
эдийн засгийн хөгжлийн яам болоо сангийн яам бас хараа сууж байгаа. Энэ дээр тодорхой одоо улс төрийн шийдвэрүүд гаргаа явуулах. Гэхдээ би бол ерөн бол нөхцөл байдал бол амаргүй болоо төсөв бол тасрах магадлал руу орж гинэ гэдэг л одоо ийм зүйлээ байна. Ялангуяа одоо зөвхөн сая засгийн газраас өргөн барьж байгаа импортоор орж ирж байгаа нефт бүтээгдэхүүний гал ялан татварыг чөлөөлье гэж штэ 5% татварыг. Энэ ч л өөрөө 5% чөлөөлнө гэдэг бол төсвийн орлогын хэмжээгээр буурна гэсэн үг. Гэхдээ нэг талдаа бензин шатхууны үнийн өсөлтийг дэше одоо алдчихгүй хичээж байна. Нөгөө талдаа төсвийн орлого буурж байгаа учраас энийг хаанаас нөхөх гэдэг бол нэг талдаа бас ярилцах ийм сэдв болж хуурж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ дээрээ бол одоо яхаарахгүй бид нар бас шийдлүүд гаргаад явах хэрэгтэй болж таарч байна. Тэгэхээр 2024 оны сонгуулиар бүрдсэн бас шинэ парламентын тухайд одоо ингээд яг тэн хагас дээр үйл ажиллагаа нь бас цаг хугацааны хувьд явж байна. Тэгэхээр таны хувьд өрн гишүүнээ сонгосон хойшгийн хугацаанд хичнээн хэмжээний хуулийн төслийг ерөн санаачлан болон ажлын хэсгээр орж ажилласан байна. Ер нь энэ хаврын чуулганаар таны хувьд яг гишүүний хувьд хамгийн хүлээлттэй байгаа хуулийн төсөл нь чухал үү? Би бол бас нэг гишүүдийн дундаа бол нэг өргөн барьсан тоо болоод ажлын хэсэгт орж ирсэн тоогоор эхний нэг 5 дотор яваахаа. Би одоо бас нарийн тоог нь хэлж мэдэхгүй байна. Түрүүжээсээ ингээ батлагдаад бас хэрэгжүүлээ явж байна. Миний хувьд бол одоо мэдээж энэ спортыг дэмжих чиглэлийн хуулиудаас гадна энэ хувийн эрх зүй болоо бизнес эрх зүй орчинтой холбоотой бас 2-3 хууль байна. Тендерийн хууль өргөн барих гэж байна. За дээрээс нь энэ орон сууц захиалгатай холбоотой иргэд бөөнөрөө хохироод байгаа энэ хуулиуд дээр энэ гэрээ контрактыг байгуулахаас өмнө холбогдох мэдээллүүдэд танилцдаг энэ хууль эрх зүйн орчныг одоо бас батлуулахын төлөө ажиллана. За энэ ч гэсэн одоо хуульчтай холбоотой бас 3 сарын 30-ны өдөр хамтарсан хилцүүлэг хийн. За аж ахуйн нэгж байгууллагууд маань барилгын ажил эхлэхээс өмнө хаяг авчдаг бол хот төлөвлөлтийн дагуу явж ийн гэсэн үг. Тэгэхгүй ингээд ашиглалтанд орсны дараа хаяг өгөхөнж мэддэггүй, өгөхгүйж мэддэггүй улсын комисс ажил нь ажиллахгүйгээ бөөгөн зүйлүүд болдог. Тэгэхээр энэ төлөвлөлтийн дагуу тухайн яг барилгын ажил эхэлж байгаа бол хаяг өгнө. Нэг орцтой 48 айлын орон сууц бол 48 хаяг ологдно. Энэ дээрээ захиалга авсан үгүй нь улсын бүртгэл дээр тэмдэглэгээ хийгдэнэ. Энийгээ шалгаад орон сууц захиалгын гэрээгээ өгөх үгүй юу гэдгээ иргэд маань өөрсдөө шийддэг болно. За энтэй одоо юу гэдэг холбоотойгоор нэг энэ байрыг банкнч тавиад 2-3 иргэн давхар зараад идэг энэ нөхцөл байдлууд бол цаашдаа одоо хязгаарлагдах буюу яг иргэд нөгөө бас анхны хэрэгцээ буюу орон сууцтай байх энэ хэрэгцээн дээр бас энэ бизнесийн одоо зарим зохисгүй үйл ажиллагаа бас орчоод идэг. Тэгэхээр энэ нэг талдаа бизнес ч гэсэн соёлтой болно, хоёр ч гэсэн иргэд маань яг өөрийнхөө цалин хөлс байд юм уу, ингээ хадгаламжаа бүгдийн зориулаад байр саваа авахтаа маш одоо шалгаад үзэх болцоог нь бас өгье гэж. Тэгэхгүй ингээд тэнд бизнес хийж байгаа энд одоо худалдаа авалт хийж байгаад иргэдийн одоо та нар өөрсдөө очроол гэдэг хийж болохгүй. Төрд байгаа тэр мэдээллүүдийг үзээд зүгээр эрсдлээ шалгаад үзчих болцоог нь бас иргэдтэй болгоё гэдэг ийм хуулийг бас бүрдүүлж өгье гэж байгаа. Тэгээд энэ дээрээсээ бас иргэдтэй бас нэлээд одоо бас давуу байдлууд үүснэ гэж одоо хүсэж байгаа. Тэгээ хоёрдугаарт яг ерөн бас бизнесийн гэдэг юм уу энэ үр төлбөрийн асуудлыг заавал шүүх гэхгүйгээр цаг хугацаа зардал багтаага шийдэж болох шүүгэн шийдвэрийг гүйцэтгэхтэй холбоотой үр төлбөрийг одоо барагдуулах ийм чиглэлийн хууль тогтоомжийг одоо тунхдаггүй өргөн барих гэж байна. Гих зэрэг хуулиудаар ажиллана. За баярлалаа. За баярлалаа. Бид цаг үеийн асуудлаар улсын хурлын гишүүн сайн зөрөгтэй ярилцлаа.